Сайн байсгано. 71-ийн замаас ярьж байна. Ягч судаг газар бичлээ л да. Гэтэ яг нь бол 71-ийн зам. Тэг яагаас уусан бэ гэхлээр дугуйн харагч нь ханахад ба харагч нь да. Дугуйны дөрөөнийх нь болтон тайлагдчих гад болдгоо. Тэгээд нэг нь тайлагдчихвал 2 4 байгаа шүү дээ. Нэг нь тайлагдчихвал би 1 4 төлөвлөнө гэсэн. 1 4-өөр тэгэл чигэд хэцүү шүү дээ. Тэгээд ямар ч лээсэн гэртээ бараг хүрээд ирсэн болохоор айлтгүй байна. Тэг нэг соосон дээр бичлэгээ хийчихье гэж бодоод. За хэдэн 2 хоног бичлэг хийсэнгүй бичлэг хийгүү хаа. Өнөөдөр болсон зүйл юу вэ гэхлээр би хэдэн бичлэг өмнө ярьсан да. Нэг залуугийн тухай. Тэр залуу бол тэгэл нэг хажууд нь яг хөгждөг хүн бол сонсоод баймаар. Ярьж байгаа зүйл сонсоод баймаар. Бол надаас зүйлдэ. Гэтэ би бол авах юм их байгаа. Тэгээс одоо юу гэх англи хэлтэй болчихвол англи подкаст сонсно. Англи подкаст тоо сонсоод байвал дэлхийн мэдээлэлд хүрнэ гэсэн. Тэгээд түүний ярьж байгаа зүйлс нь дэлхийн мэдээлэлд хүрчихсэн. Үнэхээр гайхамшигт. Тэгээд бид хоёр нэг зүйл тохирсон. Хоорондоо заримдаа англиар ярьжээ. Гэж тохирсон. Яагаад гэвэл миний англи хэлийг сайжруулах зорилгоор миний англи хэл сайжирчвал миний сонсгол бас сайжирна. Сонсгол сайжирчвал би бас дэлхийн хэлд ойртож байна гэсэн. Ярьж байгаа зүйлс нь ярмаар л байл да. Гэтэ би бас бүрэн гүйцэд ойлгоогүй. Амар чухал юм ярьсан. Бяцлагын тухай болон mindfulness тэгэл яаж төвлөрөх гэл. Тэгээд зөндөө юм ярьсан. За 3 минут болчлаа. Бай.